Хүчирхийлэл өртсөн 5 настай охины тухай монголчууд шуугилдаад нэлээд хэд хонлоо. Энэхүү шуугаанууд дотроос хамгийн ихээр гайхштрүүлж зэвүү дургу хүргэсэн нэг ярилцлагыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд дарга хурандаа гантлан өгсөн байна. Ийм аимшигтай хэрэг гарчгаад байхад төлбөрийн чадваргүйгээд шинжилгээ хийж өгөөгүй гэсэн. Эхлээд шинжилгээг нь хийчих болдоггүй юм уу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр 3 сайдын хамтарсан журам бэ. Журмын дагуу эмчнэр нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Гэт төлбөрийн чадварг бол төлбөрөөс чөлөөж болдоггүй юм уу гэж асуухлаар 5 настай тэр охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа бид яамд өгүүлчихсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэж бодож байна гэжээ. Энд ч одоо юу гэж яриа вэ? Энд яг хэд хичнээн тэрбум төгрөгийн асуудал яригадаад байгаа юм болоо. Айгүй бол тэр яам тамгын газар нь бүр тендер зарлаад засгийн газрын сайд нар нь тэрэнд нь өрсөлдөөд концессийн гэрээгээр шинжилгээ хийх гэнэлтэй айгүй бол яам нааштайгаар шийднэ байх гэж бодож байна гэж яриад зогсож байгаа хүнтэй угаасаа ярих юм байхгүй. Бүхэл бүтэн хүрээлэнгийн дэд дарга хүн иймхэн асуудлын төлөө яамнаас хариу хүлээнэ гэж яг юу хэлээд байгаа нь ёстой ч их санаанд буухгүй байна. Ердөө ч санаанд огтхгүй байна. Ердөө хэдхэн жилийн өмнө сайхан бэлэг гэж луйварчин хулгайж гав ганцаараа араб руу нисэж очиод оюу толгойг минь зарчаад ирж билээ. Тэр луйварчин сайхан бэлэгт хэн зөвшөөрд өгсөн байдаг вэ? Тэр мөн адгийн аймтын хэн санал хүргүүлж зөвшөөрд хүссэн бай. Хэнээс зөвшөөрөл аваагүй тэр 8-нд бүхэл бүтэн 8 тэрбум долларын үнэтэй шүү дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хэнээс зөвшөөрөл авсан бэ чи гэж хэн ч асуугаагүй л байна. Монгол улс минь дээ. Дарга сайд нар минь дээ. Арайчтэй. Ийм ч болчих гэжтэй. Даанч яа.